Дөрвөн Бадилгаан гишүүн тэр яг ижил суудалтай сургууль, ижил ортой цэцэрлэг гэдэг юм уу? Маш их хүний зөрүүтэй улсын төсөв суудаг, тэгж нэг мөнгө угаадаг гэдэг юм уу? Ийм асуудал байна гэдэг асуудлыг ярьсан. Өнгөрсөн төсвийн тодтгол ноднингийн төсвийн төсөв хэлцэхэд хүртэл би бас асууж нэлээ ярьж ирсэн. Энэ асуудал дээр боловсролын яамны санхүү хөрөнгө оруулалтын газрынхан маань сангийн яамныхантайгаа нэлээд сая яриараа. Сангийн сайдад би бол нэлээд тодорхой хэлсэн. За энэ эх жилийн төсөв дээр бид нар анхаарнаа гэдэг асуудлыг ярьж байгаа. За энэ үнийг индексжүүлэх асуудал байгаа. Хөдөө орон нутагт одоо жишээлхэд 150 хүүхдийн ортой цэцэрлэг тэдээс тэдийн хооронд л зураг төсвийг нь баталж өгнө. Ингээл явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ гишүүн нь сая танаа төлөвлөлтийн газар хэлцээний дарга бол маш буруу ярьж штэ. Тэр гишүүн нь ийм санал хэлэхээр орон нутгийн ийм санал хэлэхээр нь тэгэл яачдаг тим юм байдгийн байна лээ ингээд нэг юугүй эзэн биегүй нэг юм яриад байдаг. Одоо хэдүүлээ жаахан маш тодорхой хариуцлагатай нэр устай ингэж ярина шүү баримттай. Маш тодорхой ажил хариуцсан хүмүүс маш тодорхой хариулах ёстой. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань анхаараарай. Нэг, хоёрт сургууль цэцэрлэгийн энэ барилгыг одоо улсын төсвөөр маш их хөрөнгө оруулалт хийгээл бариад байдаг. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт гэдгийг боловсролын салбарын байшин барилга барьж байгаа хөрөнгө оруулалтаар хязгаарладаг асуудлыг бол аль болох багасгаж боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, мэдлэг боловсролын дээшлүүлэх, чанаржуулах, сургаж боловсруулах, за тэр хүртээ хэмжээг сайжруулах энэ чиглэл рүү аль болох зардлыг нэмэгдүүлж бусад зардлыг яаж тэр байшин барилгын асуудлыг шийдэх үү гэдэг гаргалгаануудыг та нар маань бодоо стратеги төлөвлөгөөгөө гаргаа. Түрээсийн асуудал яригдсан. Маш олон хувийн хвшлийн барилгууд цэцэрлэгийн барилга барьж чадна. Сургууль барьж чадна. Үнэхээр улс түрээслэн гэх юм бол өөрсдийнхөө өрөнгөөр барьчихыг л дээ. Улс түрээслэг. Жилийн 12 сарын за нэг 8-аас 9 сард нь байнгын үйл ажиллагаа явж байна. За нэг 10 сард нь байнгын үйл ажиллагаа явж байна. За 102 сар бол зогсож байна. Тэр 10 сарынхаа түрээсийг төлөөд тэр сургууль цэцэрлэгийг ашиглал да. Нэг цэцэрлэг барих гэж тэрбум 2 тэрбум төгрөг гаргаж ирсэн дээр байна уу? 10 жил 20 жилээр нь 2 тэрбумаараа цэцэрлэг түрээслээд ингээд явсан дээр байна уу гэдэг. Та нар нэг энэ дээрээ тооцоо судалгаа гаргаарай. Сая бол энэ Бадилгаан гишүүнээ яг наадах шиг асуултанд та бүхэн тооцоо судалгаагүй байна шүү. Хэрвээ байшин нь байвал бид нар баах түрээслэх боломжтой гэсэн юм яриа сууж шít. За энэ дээр та бүхэн маань анхаараарай. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөүний төр үнэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөгөө Баян зүрх дүүргийн 10 дугаар цэцэрлэгийн асуудал намар төсөв явж байгаа нэлээд бужигнсан тийм ээ. Тэгээд 5.2 тэрбумаар байх 5 тэрбум байх ёстой юмыг 2.5 буюу энгийн цэцэрлэгийнхаар явуулаад эн чин цэцэрлэг сургуулийн цогцлборын асуудлыг ганцхан энгийн цэцэрлэгийнхаар ингээд яасан гэдэг юм. Одоо бас миний нэр дээр бас тухайн цэцэрлэгээс асуудал ирсэн. Энэ дээр онцгой анхаарч энэ хавар тодтгол явбал тодтгол явдгүй бол эх жилийн төсөвт нэмэлт төсөв суулгах ёстой шүү гэдгийг та бүхэнд бас хэлье. За энэ намайг энэ орон нутгийн удирдлагаар ажиллаж байхад эхэлж ийсэн энэ Архангай аймгийн нэг энэ хөгжим драмын театр Усан бассейн гэдээ би нэг эхлүүлж ийсэн зураг төсвийн тавиад одоо болтол дуустдаггүй. Энэ нэг Усан бассейнийг барьж байгаа компани нь яасан ч эрхэлсэн компани байдгийн. Одоо миний мэдхийн сүүлийн 2 жил хугацаагаа байнга сунгацлаа. Одоо энэ жил багтааж дуусгах гэсэн нэмэлт хөрөнгө шийдэгдсэн гэсэн одоо дуусгааргүй л юм ярьж илээ. Дарганараа. Сая 12 сарын 12-нд би Архангайд ажиллахад дуусахгүй одоо гэрээгээ сунгах гад яамаар хөөцөлж байгаа баг болчих юм шиг байна лээ гэсэн юм ярьж ийн гэсэн. За тэрнийхээ учрыг олоорой та бүхэн. Би гэрээг сунгахгүй нөхөн төлбөрийн асуудал үлдэгдэл мөнгө байгаа бол тэрийг нь тэр чадах газараар нь хийлгээ гэдэг чиглэлийг тэр аймгийнх нь нөхдүүдэд өгсөн байгаа. За эцэст нь хууль эрх зүйн орчны ганцхан юм байгаа. Сая боловсролын сайд хэлсэн хүн төрхөөсөө одоо дээд боловсрол эзэмшээ төгсдлөө сурж байгаа. Энэ дотор Монголын боловсролын системд хуульгүй ямар ч зохицуулалтгүй байгаа хоёр юм байгаа. Нэг нь 0-3 насны хүүхдийн сурах асуудал. Төрхөөсөө эхлээ сурж байгаа юм байгаа үстэй тийм ээ. Яасэл гэж байсан. Одоо байхгүй. 0-3 насны хүүхдүүдтэй хүмүүс хэн байна? Залуу гэр бүлүүд голдуу байдаг. Тэд нар маань ажилмаар байдаг.
юу өрхийн орлогоо бодмоор байдаг. Тэгжээд хүүхдээ гаргацсан. 0-оос 3 насны хүүхдийг харах ямар ч эрх зүйн зохицуулт байхгүй. Хууль байхгүй. Хуульгүй амьдарч байгаа бид нар. Тэгэхээр энэ асуудлыг хэдүүлээ яамаа нэг судлаад хэрэгцээ шаардлага үндэслэл тооцоог нэг гаргаад цогцлмоо сайд тийм ээ ажлын хэсэг гаргаад юм уу. Тэгээд нэг тийм яах ёстой нэг хилцүүлэг өрнүүлээд ямар ч байсан нэг тийм эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юм уу гэж нэг ийм юм ажиглагдаад байгаа. За нөгөөх нь тэр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн асуудал. За бид нар байнгын хорон дээр хуваар гаргаад нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай хамтраад мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн асуудлыг нэг авч үзье гэж бодож байгаа. За тэгээд тэрэн дээр ер нь бол цаашдаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хуучин байсан боловсролын яамныхаа систем рүү орхон зүв болов гэсэн тийм чигтэй ер нь байнгын орооны ихэнх гишүүд бас тийм чигтэй байна лээ. Тэгэхээр энэ гажиг тогтолцоог буцааж тэр хуучин уламжлалт тогтолцоо руу н оруулж боловсрол гэдэг талаас нь харахгүй болохгүй нэ гэдэг. Энэ асуудлыг бас яамн дээр судалгааны ажлыг бас давхар явуулаарай. Тэгээ нийгмийн хамгааллын яамтай бас цогцлмоо сайд, чин зүрэг сайдтай энэ талаар бас яриа хөрөөгөө явуулаад засгийн газар дээр энэ асуудал явах учраас анхаарна үздэй гэсэн ийм хідэн санал хэлье. За хэлцэг асуудлаа